Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг Дэлхийн банкны 30 сая долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 2020 оны 6 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн зорилго мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмэн үртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшигын үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 213 дугаар тогтоолыг үндэслэн мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн болзошгүй онцгой байдал, гамшигын үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн 5 сая долларын санхүүжилтээр өвөлжилт хүндэрсэн Говь Алтай, Өмнө Говь аймгийн зарим сум, Баянхонгор, Дунд Говь, Өвөрхангай аймагуудын болон отроор явж байгаа малчин өрхөд дэмжлэг үзүүлнэ. Зудын өндөр эрсдэлтэй 5 аймгийн 74 сумын 45,000 гаруй малчин өрхөд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн 11,800 тонн хүчит тэжээлийг хөрвүүлэх ажил эхэлж байна. Малын хүчит тэжээлийг малд өгөхдөө үйлдвэрлэгчдийн зааврыг мөрдлөг болохыг зөвлөж байна. Төслөөс сургуулж буй малын тэжээлийн тусламжийг хүлээн авч буй малчин та бүхэн ууггүй хөдөлмөр зүтгэлээрээ үйл хаврыг өнтөөд авч урин сайхан цагтай урамтай золгохыг өрөөе.